Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Судалгаа 71 нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч редактор Баясаа, найруулагч Цомоо. За өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Мөнх Цол хүрэлцэн ирсэн байна. Ингээ танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нийт сонсогчдоо бас өдрийн мэнд төвшүүлье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр маш чухал сэдвээр ярилцсан. Яагаад чухал гэж байгаа вэ гэвэл эмэгтэйчүүдийг их ярих юм аа, тэгээд эрчүүд орхигдоод байх юм аа гэж хүмүүс маш их ярьдаг. Тэгэхээр эрчүүдэд тулгамдж байгаа асуудлууд, за тэр дундаа Монгол Улсын үндэсний хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх 25 дугаар илтгэлийн 6 дугаар бүлэг тэр чигтээ яг эрчүүдэд тулгамдж байгаа асуудлыг бол тусгасан байгаа даа. Тэгээд хүний эрхийн үндэсний комиссийн гаргаж байгаа илтгэлүүд бол үнэхээр нийгэмд хэрэгтэй. Энэ ингээд цаашаага яг нийгэмд хөрсөн дээр нь боовол чухал мэдээллүүдийг нэгтгээд илтгэл болгоод улсын хурлд өргөн барьдаг байгаа даа. Тэгээд илтгэлийн талаар бас та эхлээд мэдээллийг өгөөч. Чихвчиг жоохон чангалаад өгөөрэй найруулагчаа. За. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс гэдэг бол хүний эрх хэрэгжлөөний хэрэгжилтэнд үндсэндээ хяналт тавьдаг ийм чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл төр хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийг хэрэгжүүлэх төр суур нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлэхтэй ийм өөрөө төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч нар бол хүний эрхийг зөрчихгүй байх энэ үүргийг бол олон улсын хүний эрхийн гэрээний хувьд ч хүлээдэг байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс энэ төрийн энэ механизм төр өөрөө хүний эрхийг хэрэгжүүлж чадаж байна уу? Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчөөс ахуулаад бүх төрийн бүх шатны байгууллага энэ хүний эрхийг хангах юм тогтолцоог бүрдүүлдэг байгаа. Энэ тогтолцоо маань өнөөдөр ажиллаж чадж байна уу үгүй юу гэдэг дээр хүний эрхийн үндэсний комисс бол жил болгон Монгол Улсын хүний эрх хэрэгжлөөний байдлын талаарх энэ илтгэлээр авч эмчээрвэл манай хүний эрхийн үндэсний комиссийн дараагаарсан Бямбаташ шуурсны хэлсэн сайхан үг байдгийг эмчээрвэл бид нар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг онцлоод жорийг бичиж өгч байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ жил энэ эрэгтэйчүүдийн гендерийн эрэгтэйч байдлыг хангахад ямар тулгамдсан асуудлууд байна вэ гэдгийг бол бид нар энэ илтгэлээрээ бол хүндсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гендерийн асуудлыг бид нэр хооронд нь сөргөлдүүлэх гээд байгаа бол асуудал биш жишээлбэл гендер суурьсан хүчирхийллийн 80 гаруй хохирогч чинь 80 гаруй хувийг нь бол охтууд, эмэгтэйчүүд бол хохирогч байна. Гэтэл 20 гаруй хувь нь эрэгтэйчүүд өртөж байна гэд бид нар гаргаж тавих гайгүй. Хамгийн гол нь гендерийн хувьд ямар гэп үүссэн байгаа. За эрүүл мэнд дээр асуудал үүссэн за боловсрал дээр ч байна уу ингээд тодорхой юм юмнууд дээр ямар тэр гэп үүссэн хүүсийн хувьд тийм тэнцвэрт байдал алдагдсан эсвэл алдагдах магадaltaй байгаа. Энэ асуудлуудыг л бид нар гаргаж тавьж энэ дээр анхаарах шаардлагатай асуудлуудыг энэ бол зөвлөх байгаа. Тэгээ хүний эрхийн үндэсний комиссийн энэ илтгэлийг бол улсын их хурлаар бол хэлэлцээд бас тодорхой тогтоол гараад ингээд засгийн газар хэрэгжүүлээд явдаг юм байгаа. За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссаас болоод жил болгон гаргадаг. Тэгээ оншилгоо жорийг бичээд өгдөг. За тэгээд оншилгоо жорийг бичиж өгсөний дараа энэ маань яг үнэхээр тэр жорийг хэрэглээд нийгэмдэр сайжрах нь маш чухал байгаа гэдэг Тэгэхээр эрчүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг яг энэ 25 дахь илтгэл дээр судалсан байгаа. Тэгээ Монгол улсад яг л энэ судалгаанууд боловсрал, эрүүл мэнд за тэгээ нийгмийн нөхцөл байдал, за хот хөдөөгөөр зорилттой бүлэг гэдэг ингээд онцлоод гаргацсан байгаа нь бол үнэхээр том далаацтай судалгааны нэгтгэл болсон байна. За тэгээд энэ маань ингээд үнэхээр жорн бичигдсэн бол эргээд хэрэгжүүлэх нь маш чухал байгаа. Гэхдээ өнөөдөр бол хоёулаа яг энэ илтгэлийн ач холбогдлыг ярихаас гадна эрчүүдийн тэгвэл энэ боловсролын түвшин, эрүүл мэндийн түвшин ямар байгаа юм бэ гэд эрүүл мэндээс нь эхлэе хоёлаа.
За тэгэхээр ер нь бол энэ эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү бол одоо 9.2 жилээр бол эрэгтэйчүүд маань одоо эрт одоо нас барж байна. Тэгэхээр энэ дээр энэ дундаж наслалтын одоо энэ зөрүүтэй асуудал бол бас олон жил бол яригдж эхэлсэн. За энэ чиглэлээр одоо бодлого арга хэмжээг бол Монгол Улсын засгийн газраас бол энэ дундаж наслалтын зөрөөг багасгах бас бодлогыг бас хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч бол энэ асуудал бол одоо ингээд төдийлөн бас буурахгүй ингээд хэвээр байгаад байна. Тэгэхээр бол ер нь бол энэ сүүлийн одоо 10 жилийн байдлаар бол одоо 17.3 мянган одоо нас баралтын тохиолдлын одоо 61.3% нь бол эрэгтэйчүүд байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэйчүүдийн ингээд нас баралтын одоо шалтгааныг аваад үзвэл одоо хамгийн их нь буюу одоо 86% нь бол өвчлөл, тэр дундаа одоо зүрх судасны өвчлөл тий хавдрын асуудал бол ихэнх энд байр эзэлж байна. За нөгөө нэг одоо нас барах шалтгааны 9.3%-ыг бол одоо осол гэмтэл, тэр дундаа одоо авто осол гэмтэл бол дийлэн хувийг бол эзэлж байна. Гурав дахь одоо нэг шалтгаан бол 4.3% нь бол амиа оролтын асуудал гэдэг. Тэгээ олон одоо тэгээ үйлдвэрлэлийн осол гэмтлүүд гээд маш олон одоо нөлөөлж байгаа, энэ нас баралтанд нөлөөлж байгаа одоо хүчин зүйлүүд бол байна тийм. Тэгэхээр нөгөө нэг эрэгтэйчүүдийн нөгөө нэг ер нь бол ингээд энэ нас баралтанд одоо хамгийн их өвчлөл гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр эрэгтэйчүүд маань ерөөсөө нэг эрүүл мэндийн байгууллагт тий өн дээр юу гол нөлөөлөд юм гэхээр үзүүлж байгаа тэр нөгөө юу бол сул одоо бүх одоо шатны ингээ эмнэлэгт үзүүлж байгаа ингээ хүмүүсийн статистик тоо баримтыг аваад үзэхдээ эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзүүлэг тамирагталт нь маш муу тий ер нь бол ингээд бүр нэг хүнд одоо гэмт яасан амьд тасан аюултай тохиолдол нэг одоо тий 3 дахь шатлалын эмнэлэгт үзүүлж байгаа жишээтэй тий. Тэгэхээр бол энэ дээр бол эрэгтэйчүүдэд маань яг энэ эрүүл мэндийн одоо боловсрал тий тэр дадал хөвшил ерөөсөө суугаагүй байна гэж хардаг. Энэ нь болохоор бас гендер талаасаа бол тий эрэгтэй хүн бол одоо юу гэдгийг сул дорой байж болохгүй тий одоо ер нь бол одоо хүчтэй байх хэрэгтэй гэсэн одоо тэгээ энэ нөгөө нэг юунууд нь төдийлөн одоо нэг өвчлөө тоохгүй байх тий одоо тэр эрэгтэйчүүдийн маань бас нэг онцлог нь хинэггүй зантай байна шүү дээ тий. Энэ юу юм бас улам одоо бас өөгшүүлээд идэг юм уу гэд ингээ харж байгаа. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд 4 одоо бүсийн эрэгтэйчүүдийн одоо дунд ингээд судалгаа явуулаад үзэхэд бол 59% нь бол ерөөсөн нэг эрүүл мэндийн юунд дэлгэрүүлэхэд ерөөсөн хамрагдаагүй. Тэгээд ийм байх жишээтэй тийм. Баярлалаа. Тэгээд өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг маань эрчүүдэд толгомдож байгаа асуудал гэдэг энэ сэдвээр ярилцаж байна. Энэ дотор мэдээж эрүүл мэнд, боловсрал, за нийгмийн байдал, тэгээд зорилттой бүлгийн эрчүүдийн одоо асуудлуудыг Монгол улсад хийсэн байгаа судалгаануудыг нэгтгээд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас одоо эрх чөлөөний талаарх гээд 25 дахь илтгэлийг бол гаргасан байгаа. Тэгээд энэ илтгэлийн 6 дугаар бүлэг тэр чигтээ яг энэ эрчүүдэд тулгамдж байгаа асуудал буюу гендрийн эрхтгч байдал гэдэг. Бид нар гендер гэхээр эмэгтэйчүүд гэж ойлгох гэдэг. Үгүй энэ бол хүүсийн тэгшэрх байдал юм аа. Эрэгтэй эмэгтэй хүмүүст ямар асуудлууд тус тусад нь тулгард юм бэ гэдгийг онцлогоос бас эрчүүдийг энэ удаад онцлцсан байгаа нь бол үнэхээр чухал байна. Тэгээд яг энэ илтгэлийг бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо юу гэдгийг те цахим хуудасаас нь бол татаж аваад хин ч гэсэн унших боломжтой байдаг. За тэгээд уншаад мэдээд авах юм бол за эрчүүдэд маань ийм асуудал тулгараад байгаа юм байна. Энийг яах вэ, ийх вэ гэд ингээд гарц гаргалгаануудыг бол яг мэрэгжлийн байгууллагууд цаашаага нэлээд сайн аваа явах хаа гэж бодож байна. Тэгээд гэр бүлийн радио 100.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэйгээр хүрч байгаа. Тэгэхээр комент зэгт бас сонсогч үзэгч маань асуултуудыг асуугаарай. Өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн мөнх зүйл оролцож байгаа. Тэгээд ийм одоо өндөр тоо гараад байна. 9.2 гэдэг чинь те насны зөрүү. За тэгээд одоо эмэгтэйчүүдээс амиа орлолтын одоо тохиолдол нь болохоор бүр 5 дахин өндөр. За тэгээд амбулаторийн үйлчилгээ ашиглалт эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага гэдэг. Осол гэмтэл амиа орлолт бол 5 дахин өндөр гэл ингээл харахаар эрчүүдэд маань
үнэхээр одоо яг юу хэрэгтэй болоо гэх түрүүнд хоёлаа ярьжсэн тий. Яг эрэгтэйчүүдийн амьдралын хэв маяг зуршил өөрчлөгдөх ёстой юу? Эсвэл нийгэмд илүү их танин мэдүүлэлт хийх ёстой юу? Эсвэл тэр гэр бүлд одоо эр хүн гэдэг дээр ч гэсэн тий эрэгтэй хүүхэд гэдгээс нь л одоо боловсролыг өгөөд адилхан сэтгэл зүрэхтэй тий адилхан амьдралын одоо олон асуудлууд тулгардаг шүү гэдгийг харах хэрэгтэй юу гэл ингээл олон зүйлийг битээр бол дотроо тунгааж бодож ярилцж байгаа. Тэгэхээр сонсогч танд бас ямар гарц гаргалгаа байна. Энэ талаар хуваалцаасай гэж бодож байна. За боловсролын төвшинг аваад үзэх юм бол эрчүү дахиад л одоо баг харагдаж байна. Эхтэй сургуульд бол дээд боловсролын харьцаа бүр эрэгтэй эмэгтэй 6-1 байгаад байна шүү дээ тий 6 эмэгтэй тутамд 1 эрэгтэй дээд боловсрал эзэмшиж байна. Магистрийн түвшинд бол 61.3% бүр эмэгтэйчүүд эзэмшиж байна. Гэх мэтчлэн одоо тоо гарсан байна. За тэгээ боловсрал эрүүл мэндэ эрүүл мэндэ. За тэгээ боловсролтой халтирчаад эрүүл мэнд рүүгээ дахиад явах юм байна. Тийм. Шууд боловсрол руу явчихлаа. Тийм. За боловсролын хувьд бол бас гайв ажиглагдж байна гэх тий. Ялангуяа одоо бүрэн дунд боловсролын шатанд эрэгтэй эмэгтэй одоо хүүхдүүдийн одоо ингээд юг харьцуулаад үзэхдээ 14.8%-ийн одоо зөрүү ажиглагдж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ дээр бол нөгөө ялангуяа сургууль завсарталтын асуудал бол үүний цаана бол бас яригддаг байгаа. Тэгэхээр нөгөө сургууль завсарталтын статистик томыг аваад үзэхэд 25-аас 26 оны одоо статистик үзүүлэлтийг аваад үзэхэд 304 хүүхэд одоо сургуулийн гадна байгаагийн 200 эрэгтэй хүүхэд байх жишээтэй байгаа хгүй да. Тэгэхээр энэ дээр бас нөгөө юу нөлөөлөд байна, ямар асуудлууд байна вэ гэдэг дээр бол бас судалгаа бол бас хийгдсэн байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол ялангуяа одоо мэдээж энэ асуудлын нөгөө хор өршүүл маш их штэ зөвхөн одоо нэг гэпийн асуудал ялгаа одоо сургууль завсарталтанд зөвхөн хувь хүний асуудал биш чинь одоо тэр хүний одоо амьдралын чанар алдагдах тий суралцах боломж дараагийн одоо ихтэй сургуульдуулууд хүртэл одоо ихтэй сургууль сурцж байгаа хүүхдүүдийн оюутнуудын бас 60% нь тэгээд эмэгтэйчүүд байгаа гэд цаашны одоо суралцах боломж нь хязгаарлагдчих байна. Тэгээд ажилгүй болж байна гэд гэмт хэрэг зөрчилд өртөгч гэдэг юм ба тий. Ингээд маш олон нийгмийн одоо цөрөг үзэгдлүүдийг бол энэ боловсролын энэ асуудлууд бол гаргадаг байгаа. Тэгэхээр боловсрал дээр бас нэг ажиглагдж байгаа зүйл нь бол бас хөвгүүдийн нөгөө нэг боловсролын чанарын асуудал. Олон улс дээр нөгөө PICA гэдэг одоо юуны дагуу боловсролын одоо чанарын юм үнэлгээ хийгддэг юм байлаа. За энэ дээр бас Монгол одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань бол хамрагдсан. За энэ дээр нь бол 3 түвшнээр бол ингээд чанарын үзүүлэлтийг бол хэмжсэн байгаа. За энэ дээр унших чадвар, шинжлэх ухааны чадвар, математик чадвар гэх тээ. Математикийн хичээлийн чадвар гэх. Тэгэхээр энэ 3 үзүүлэлтээр бол хүүхэд маань октоудаас одоо доогуур. За ялангуяа одоо ингэ унших чадвараас бол нэгээс одоо дээш жилээр ингээ хоцрогдолтой байгаа нь бол бүх хичээлийн нөгөө нэг суур болсон энэ асуудал дээр бид нар бас анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр мэдээж нөгөө энэ хөвгүүдийн маань одоо энэ одоо сурлагын ингээ ялгаа гараад байгаа тийм чанарын асуудал дээр бид нар яг энэ хөвгүүдийн маань онцлог нь тэгээд юу байгаа юм бэ? Энэ дээр бас ямар хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа юм. Магадгүй хөвгүүдийн нөгөө сурах чадвар тий энэ нөгөө нэг энэ хэв маягийг бадаа дээшлүүлэх чиглэлээр бид нар бас ямар арга хэмжээ авах зүйтэй вэ гэдэг асуудал дээр бас анхаарлаа хандуулах бас заашгүй шаардлага гарсан байгаа тийм. За эрүүл мэнд рүүгээ сая битэр одоо эрүүл мэнд гэдэг мэдээллүүдийг өгөнгөтэй цаашаа бас онцгой одоо анхаарах хэрэгтэй байгаа зүйлийг орсон байгаа даа. Эрүүл мэнд гэхээр бие махбодын гэхээс илүүтэй одоо бүр сэтгцэн эрүүл мэндийг хүртэл тийм ээ маш онцолдог болсон байгаа. Тэгээд сэтгцэн эрүүл мэнд дундаа одоо тэрнээс шилтгаалаад эрүүл мэнд бие махбодын өвчлөл хүртэл үүсэж байна гэдэг. Амиа оролтын түвшин бол маш өндөр байна эрчүүдэд гээд энэ нэг судалгааг энэ нэг зүйлийг одоо хэвлэл мэдээлэлээр тий их байна гэж ярихаас илүүтэй цааш нь яах ёстой юм бэ? Яагаад өндөр байгаад байгаа юм бэ гэл ингээл судалгаанууд гаргаад ирсэн байдаг тий. Таны хувьд. Тэгэхээр энэ амиа оролтын асуудал дээр эрэгтэйчүүд маань одоо 5 дахин их байгаа. Энэ асуудал бол маш олон жил байгаа яригдчихэж байгаа. Гэтэл одоо энэ дээр бол өдий хүртэл бид нар амиа орлох талаар урьдчилан сэргийлэх
одоо тэр бодлого төлөвлөгөө маань батлагдаагүй байна л да. Яг хуу эрүүл мэндийн яамнаас бол тий одоогоор бол бодлогыг бол нэг төслийн бол гаргацсан. За энийг бол одоо яаралтай баталгыг бол хүний эрхийн үндэсний комисс бол бас зөвлөж байгаа. Тэгэхээр энэ амиа оролтын чиглэлээр бол бас шалтгаан нөхцөлийн одоо судалсан яг үндэсний хэмжээний бас томоохон тийм судалгаа бол байхгүй. Гэхдээ бол нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь бол мэдээж нөгөө эдийн засгийн одоо асуудал тий ялангуяа одоо юу гэдгийг ажилгүйдэл тий тэгээд нөгөө нэг ядуур тэгээд одоо сүүлийн жилүүд бол энэ мөрөөдөө тоглоом тий энэ нэг энэс болоод орон байраа алддаг тий иймэрхүү асуудлууд бол болж байна. За ялангуяа нөгөө хүүхдүүдийн дунд бас энэ маань сая хийгдсэн одоо боловсрал хүүхдийн орчин дох энэ нэг судалгаагаар бол 3 хүүхд тутмын нэг нь бол амиа орлох талаар одоо бодсон. За 5 хүүхд тутмын нэг нь бол судалгаанд оролцогчтэй 5 хүүхд тутмын нэг нь бол одоо юу төлөвлөсөн 7 хүүхд тутмын нэг нь бол одоо оролдлого хийсэн гэсэн иймэрхүү одоо дүр зураг байгаа. Тэгэхээр мэдээж энэ бас цахим технологи маань одоо хөгжиж байна тий. Энэ цахим технологи бол хүнийг одоо ингээд зодоод авахаас илүү тий одоо тэр нууц мэдээлэл, эмзэг мэдээлэл одоо дэлхийд даяараа одоо цацаж айлгаж сүрдүүлж тий амиа хорлох хүртэл одоо ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудын бид нэр одоо суур шалтгааны одоо кейс болгон дээр тулгуурлаа тий энэ шалтгааныг нь маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд гэр бүлийн нэг тэг ерөнхий бол одоо гэр бүлийн орчин нөхцөл тий тэгээд сэтгцийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр бас Монгол улсад зөвхөн эрчүүдэд гэхгүй ер нь бол тий 4 хүн тутмын нэг нь бараг сэтгцийн асуудалтай байна гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл өнөөдөр бид нарт яг энэ сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзэлдэг тий сэтгэл цацалж одоо эмчнэрийн хүрэлцээ нийт эмч нарын одоо 1% хүрэхгүй хувь нь бол байна гэж байгаа тий. Тэгэхээр ялангуяа хөдөө орон нутагт бол одоо энэ сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол маш ховор байна шүү дээ тий. Тэгээд яг хоо бид нар нөгөө нэг одоо ингээд эмнэлэгтэр суурилсан одоо ийм юу сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна гэж байгаа байхгүй. Олон нийтэд одоо суурилсан одоо жишээлбэл сургуулийн орчин дээр нь тий гэр бүлтэнд суурилсан ийм одоо сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бас Монгол улс маань хөгжүүлэх шаардлагатай байна тий. Зөвхөн одоо сэтгэл засалж эмчүүл мэдээж хүрэлцээгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтнууд тий сэтгэл зүйчдэр тэгээд бүр магадгүй одоо бүх төрлийн нөгөө донтолтын асуудал ч бас энэний цаана яригдэж шүү дээ. Эмчийн сэтгэл зүйн үйлчилгээ бид нар донтогч нар аригчин гэл ингээл нөгөө жичлээд байдаг. Тэгтэл тэр хүмүүсийн нөгөө сэтгэл зүйн асуудал руу бид нар өнөөдөр өнгөж харсан уу тий энэ нөгөө асуудлаас чинь болоод л нөгөө энэ стрессээ бухимдлаа нөгөө гаргаж тайлж чаддаггүй тий тэгэхээр энэ дээр бол энэ хүмүүсийгээ бид нар бас нөгөө зөвлөгч нараар бэлдээд олон улсын туршлагаар харахад бол зөвлөгч нараар бэлдээд тэгээд ингээд одоо сургуулийн орчинд нь тий гэр бүлд нь ийм одоо чиглэсэн ийм зөвлөн туслах ийм үйлчилгээнүүдийг бол үзүүлж яана л да. Тэгэхээр ялангуяа нөгөө бид нар нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд ингээд гүйж авч яхад нөгөө нэг эмэгтэй унахад бол ивэ миний охин тий унчглаа гэдэг хөвгүүдийг л цаа чи уйлахаар чи одоо тий юм сүртэй эр хүн байж чи хүчтэй ах хэвээр чи зоригтой ах хэвээр тий. За тэгээ гэр бүлтэй болонгууд тий одоо эхнэр нь ер нь нийгмээрээ тий эр хүн бол амьдралаа авч явах хэвээр ч гэдэг юм уу тий ингээл тулгадаг тий энэ нөгөө нэг эр хүн эмчин л нөгөө нэг энэ нөгөө бид нар хүн л эмчин тий адилхан хүн эмчин бид нар стресс бухимдлаа эмэгтэйчүүд бид нар яаж тайлж уйлаад эмэгтэйчүүдийн чиглэлээр нөгөө ажилдаг тий олон төрлийн бас байгууллагууд бас байна тий ингээл тусламж авахд бол эмэгтэйчүүд бол харьцангуй ингээ нээлттэй. Тэгтэл эрэгтэйчүүд маань энэ тусламж авах тий одоо ингээл энэ сэтгэлээ илэрхийлэхээ яаж илэрхийлж чинь арх ууж чинь тий агсан цогтуу тавьж чинь ингээл нөө шорон орон гинтэн дагаа хүмүүсийн маань ингээ ихэнх нь л нөгөө эрэгтэйчүүд маань ингээ болоод байна шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө нэг хөвшмөл ойлголт гэдэг яг гендер талаасаа хүний эрх талаасаа бид нар хөвшмөл ойлголт гэж ярьдаг л да. Энэ ойлголт маань бүхий л нөгөө нэг одоо ингээ хүний эрхийн зөрчил тий энэ нэг асуудлууд ингээд эрүүл мэнд дээр ч гэсэн тий ингээд одоо боловсрал дээр ч гэсэн ингээд нөгөө асуудлууд үүсэх гол нөгөө суурь шалтгаал болж байгаа хэрэг. Боловсрал дээр ч гэсэн нөгөө эрэгтэй хүүхдийг л бид нар тий одоо ингээд
эмэгтэй хүүхдийг бол нэг сургах одоо тий боловсрал эзэмшүүлэх эрэгтэй хүүхдээ хавтай хар бор ажил хийгээд явчихна гэл тий. Энэ нэг үзэл хандлага чинь одоо нэг хөвгүүдээ бид нар одоо эрт ингээд тий амьдралын боломжгүй айлууд одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байхад хөвгүүд нь одоо ажилч мөр хийх жишээний иймэрхүү нэг асуудлууд бол судалгаагаар бол гарсан байна. Ааха. Ингээл бодохоор ялцчгүй сэтгцэн эрүүл мэндийн асуудал дээр маш сайн одоо зүйлсийг бүр гэр бүлд нь хүрч тийм ээ. Гэр бүлийн баргал гишүүн бүрт хүрч гэж мэдээллийг өгмөр. Тэгээ ингээд харахаар сошиал дээр бол маш илбэг тий. Одоо маш олон мэрэгчлэнүүд ч бий болчихж. Тэгээд яг тоон судалгаа харахаар бол цөөн байгаад байна. За тэгээд ихтэй сургуулиудад бол яг сэтгэл судлаач мэрэгчлийг энэ жилээс 25 оны 9 сараас эхлүүлээд төлбөргүй болгоцсон. Тэгээд ягаад тэгэхээр нийгэмд хэрэгтэй байгаад байгаа юм байна гэд. Тэгээ ихтэй сургуулиуд сэтгэл судлаачаар энэ жил ихэд дотгон тэнгэрийн сургууль бол 2-3 анги авсан гэдэг ч юм уу те зөвхөн нэг сургуулиар жишээлэхэд байна. Тэгэхээр яг тэнд одоо чанартай мэрэгчлэтнүүд бий болоод гараад ирэхэд нийгэмдэр бас тэр хэд маань хэрхэн яаж ажиллах вэ те зөвхөн одоо ингээд хуваараа бие дагаад явах уу эсвэл яг усаасаа одоо дэмжээд тэр хүмүүсийг өстө баргал нөгөө өөрх бүрт айл бүрт гэж хүргэх нэг тийм одоо гарц гаргалгаа байна уу да гэж би хараад байгаа. Эсвэл одоо баг ангиас нь те цэцэрлэгээс нь баргал тэр боловсролыг олох эрэгтэй эмэгтэй хүүхдүүд онцлогтой ч гэсэн адилхан хүн юм аа. Адилхан уйлж болд юм адилхан ийм юм а гэдэг тэр хэвшмэл ойлголтуудыг засах залруулах одоо маш чухал санагдаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол эрчүүдийн маань нөгөө дотроо хадгалдаг. Өнөө өглөөхөн манай том өрөө гэд нэвтрүүлэг байдаг. Тэр нэвтрүүлэг дээр бас нэг эрэгтэй хөтлөгч маань яг тэгж л ярьж байсан. Эмэгтэйчүүд бол яг хамтдаа ингээд суугаад уйлаад одоо найзтайгаа ярихад бол тий уйлаад зовлонгоо яриад ингээд сэтгэл санаагаа гайг болгочихж байна. Эрчүүд яагаад ихгүй байгаа вэ гэхээр очиод ингээд уйлаад явах юм бол нөгөө найз нар нь чи одоо яагаад балараад байгаа юундаа уйлаад байгаа ингээд хаа гэл тэгэл тэр хүн дотроо нөгөөтгөө хатгалаад үлдчихдэг байхгүй юу да. Яг бодтоор гэж ярьсан. Тэгэхээр эрчүүд ч гэсэн өөрсдөө энэ дээр бас юм мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна да гэж өглөө яг сонсож хат бодчихлоо. Тэр эрчүүдийн энэ нэг хэвшмэл ойлголт, энэ нэг бодол, нийгмийн энэ нэг бодлыг бас өөрчилмөр санагдах юм. Тэгвэл сэтгцэн эрүүл мэндийн асуудал маань баг ч гэсэн өөрчлөгдөх юм уу да гэж. Тэгэхээр нөгөө эрэгтэйчүүдийн онцлог, эрэгтэй эмэгтэй хооронд ч өөрөө нөгөө онцлог ялгаатай тийм биологийн хувьд ч гэсэн тийм нийгэмдэр гараад бидний бас үнэлэмжүүд бас өөр байна. Тэгэхээр энэ дээр нөгөө яг энэ онцлогт нь тохирсон тийм эрүүл мэндийн одоо энэ үйлчлэгээ маань бас хүрэхтэй. Ялангуяа одоо жишээлбэл эрэгтэйчүүд маань бас амьдралаа өргөх гэрээ тийжэх ёстой өдр гэдэг энэ хандлагаас ч болоод ер нь бол маш завгүй ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгтэл манай ингээл эрт илрүүлгийн арга хэмжээ эдэргээл яг манай засгийн газраас бол тий бас эрэгтэйчүүдийг бас үзлэг эмнэлэгт хандуулах юм арга хэмжээнүүдийг бол санаачилж байна. Тэгтэл тэрний 44% нь л эрэгтэйчүүд хамрагдсан байгаа байхгүй юу да. Тэгэхээр яагаад хэн хамрагдахгүй байгаад вэ тий? Энд дээр бид нар бас онцгой анхаарал хандуулж одоо ажлын байран дээр нь тулгуурсан эрүүл мэндийн үйлчилгээ ч гэдэг юм уу. Ядаж одоо бүх ажлын байрууд дээр тэр одоо юу нийгмийн эрүүл мэндийн талаас тусламж үйлчилгээ талаас гэдэг юм уу тэр чиглэлийн одоо төсөн мөнгө нь хангалтгүй байгаа шүү дээ. Зүрхний аппарат одоо тий даралт хэмжигч аппарат даралтны аппаратууд тэр байх жишээтэй иймэрхүү ингээд байдлаар бол тэгээд ялангуяа нөгөө боловсрал дээр нь тий энэ сургуулийн одоо энэ боловсролын тогтолцоонд энэ эрүүл мэндийн хичээл энэ дээр үл энэ асуудлуудыг бол заашгүй тусгахыг бол зөвлөж байгаа л да. Өнөөхний үндэсний комиссийн гаргаж байгаа одоо илтгэл дээр тэ эрчүүд одоо мэдээж ийм асуудлууд эрүүл мэндийн асуудлууд байна. Тэр дундаа сэтгцэн эрүүл мэндийн асуудал байгаа учраас амиа орлолт өндөр байна гэд. За одоо яг энэ танаа гаргасан байгаа эмэгтгэл дээр, илтгэл дээр 100000 эрэгтэй 59.7% тохиолдолд бол амиа орлож байна гэх тий. Нас баралтын одоо шалтгаан төвшин гэдэг ингээ гараад ирж байна. Тэгэхээр одоо яалтчгүй бид нэр хөвгүүдийнхэн сэтгэл зүй, боловсрал гэдэг дээр зөвхөн одоо юу гэдгийг тий ээж нь анхаарах, эсвэл сургууль нь анхаарчих, эсвэл тэр нь анхаарах гэхээс илүүтэй нэг гэр бүлээр нь яаж олох вэ гэдэг л маш чухал байгаад байна. Тэгэхээр эр хүн уйлдгүй маа гэдэг энэ хандлагыг ч гэсэн эрчүүд өөрсдөө бас халаасаа өөрчлөөсэй гэдэг бодол байна. Тэгээ цаг маань нэлээд явсан учраас одоо хоёлаа боловсролынхаа салбарлаа орё тий. Боловсрал дээр эрчүүдийн маань
бас яригдах зүйлсүүд маш олон байгаад байна. Ядчил түрүүнд хоёлаа нөө тоон статистик бол дурдсан шүү дээ. Хүүгүүдийн одоо хүүгүүд бол боловсролын салбарт бол чанартай зүйлийг авч чадахгүй байна. За ихтэй сургуульд эзэмшихэд бол боловсрол эзэмшихэд бол бүр 6-1-ийн харьцаатай болчихж байна. Тэгээ бүр магистрийн түвшинд бол бүр одоо ахаад багасчихж байна гэдэг тий. Тэгэхээр энэ дээр одоо эцэг эхчүүдэд нийгэмд хэлэх тий зөвлөмж, сануулга, мэдээлэл. Тэгэхээр нөгөө түрүүний нөгөө боловсролын энэ зөрүү байна те ингээ хоцрогдол байна гэд энэ сургууль завсарталт байна. Тэгэхээр энэ дээр бол нөгөө бас л нөгөө хамгийн гол нь суур бас нөхцөл байдлыг ингээд аваад үзэхээр бол ерөөсөө нөгөө өрх гэрийн амжиргааны асуудал те тэй холбоотой байгаа нөгөө хөвгүүдээ бид нэр илүү нөгөө сургуулаа орхидог тийм. Тэгээ энэ дээр нөгөө хөдөлмөр эрхэлдэг нөгөө ингээ хөвгүүдийг аваад үзэхэд бол ялангуяа юу 62% нь бол юу хөвгүүд байгаа байхгүй юу тийм тий. Тэгээд 91% нь бол мал аж ахуйн салбарт байна гэдэг байгаа байхгүй. Тэгээ яах малчдын дунд бас ингээд хүүхдүүдийн сургууль завсарталт их байна гэ. Тэгэхээр бид нэр хүний эрхийн үндэсний комиссаас гол зөвлөж байгаа асуудлууд нь бол энэ сургууль завсарталтыг бол одоо эрч хатанд нь илрүүлж энэ суур шалтгаануудыг нь бууруулах чиглэсэн зорилтод бүр хөтөлбөрийг одоо юу хэрэгжүүлэх шаардлагатай байна бол гэж харж байгаа. Нөгөө талаар энэ юу хоцрогдлыг бас одоо хөвгүүдийн онцлог тий хөвгүүд болгонд чинь бас онцлог ялгаатай байгаа хэв шинжит нь одоо нийцсэн тийм сургалтын бас арга зүг одоо хөгжүүлэх хэрэгтэй гэсэн ийм одоо хоёр зөвлөмжийг үл энэ чиглэлээр бол өгсөн байгаа тийм. Боловсролын төвшинг одоо бакалавр гэдэг зүйлээр хэмжихгүйгээр одоо яг манай монголчууд бол хуучин политехникум гэл тий одоо TEMS гэл олон мэрэгчлүүдийг бас ингээд ирчүүдийн эзэмших хэвээр мэрэгчлүүд байжээ. Одоо бол эдгээр маань бас багасчихсан. Болвол дээд боловсрал эзэмших гэдэг энэ талаар та бас ямар бодолтой байдаг вэ? Гэтэл яг ингээд зах зээл хөдөлмөрийн зах зээл дээр гараад ирэхээр яалтчгүй нөгөө хүнд хүчээр ажлыг эмэгтэйчүүд хийхгүй нь ойлгомжтой. Тэнгүүт ингээд ирчүүдийн ажил болчиход идэг. Гэтэл тэгээд ирчүүд маань тэнд хийгээд баг цалин аваад ч юм уу те эсвэл яг л одоо нөгөө боловсралгүй гэдгээрээ хэмжигдэх. Эсвэл яг тэр ажлаа дуртаагаар хийгээд тэр ажлын байрыг нь бий болгох гэдэг юм ялгаатай хоёр байдал надад бас харагдаад ах шиг санагдах юм. Тэгэхээр мэдээж нөгөө хүн болгоныг мэдээж нөгөө тий ингээд нэг заавал эрэгтэйчүүд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо дээд боловсрал эзэмших хүүсийн харьцаад тэгш байна гэсэн асуудал бол биш шүү дээ тий. Ер нь бол яг энэ асуудал одоо дээд боловсрал эзэмших тэр тэгш боломжийг л тий бид нар бий болгоцсон байх хэвээр. Тэр тэгш боломжинд нөлөөлөд байгаа тэр шалтгаан нөхцлүүдийг гаргаж ирээ. Тий, тэрийг л арилгасан байх хэвээр л байгаа байхгүй да тий. Тэгээд мэдээж нөгөө юу ч хийх нь одоо хүний одоо сонголтын асуудал. Гэхдээ яг нөгөө зарим одоо салбаруудад жишээлбэл одоо тий батлан хамгаалах салбарч гэдэг юм уу тий эмэгтэй хүмүүсийн одоо сүүлийн үед үл ингээд нөгөө нэг нэмэгдэж байна л да. Гэхдээ зарим ажил мэргэжлийн онцлог бүр шалтгаанаас нь яг ирчүүдийн одоо бие хүчний тий одоо тэр юу чадварыг шаардсан ийм ажлын байрнууд дээр одоо ажилуулахгүй байгаа асуудал нь бол гендерийн ялгуурлан гадуурхалт гэж бол үздэггүй байгаа тийм. За энэ дэр ажиллах одоо нөгөө нэг боловсрал гэж яриад хоёлаа боловсралаас болоод нөгөө ажлын байр хөдөлмөр эрхлэлд ажиллах одоо орчин бас шалтгаалаад байна шүү дээ. Тэгмээ ажиллах хүчний оролцооны хувьд бол эрэгтэйчүүд 67.9% нь бол яалтчгүй нөгөө нэг хүнд нөхцөл байдал тий аюулгүй орчин нь алдагдсан нөхцөл байдал эмэгтэйчүүдээс илүү нөхцөл байдал ажиллаад байгаа юм байна гэдэг маань саяын энэ нөгөө нэг ялгаатай байдлуудаар эзэмших ёстой яалтчгүй ирчүүдийг хийх ёстой ажлаар бол гараад ирж байна. За тэгвэл боловсролын түвшинд одоо үнэхээр цааталт нь ямар шалтгаан байгаа юм бэ гэдгийг ингээд нэлээд сайн сэрүүлж яс гаргаж өгье л да. Судалгаанууд дээр юуг нь яаж онцлсан байгаа бол ирчүүд маань боловсролын түвшинд ингээ хоцроод байгаа шалтгаан нь нөгөө нэг ирчүүд ингэдэм а тэгдэм а гэдэг хэвшмэл ойлголтууд байгаад байна. Өөр ямар одоо ойлголтууд юм байгаа. Тэгэхээр нөгөө нэг хэвшмэл ойлголт бол хамгийн гол суур шалтгаан нь бол болж байна. Тэгээд нөгөө шилжилт хөдөлгөөн айгүй нөгөө одоо сүүлийн жилдэл ялангуяа одоо хөдөө орон нутагт нөгөө нэг байгалийн одоо тий юу цуд юунууд ихсэнтэй холбоотой малаа алдаад тий ингээ шилжилт айлууд өрхөө тий малчдууд бас ингээ шилжилт хөдөлгөөн их байна тий энэ дээр тий хот суурин руу ингээ шилжиж байгаа энэ
хөдөлгөөнтэй холбоотой бас сургууль завсарлалт тийм энэ сургууль хамгаалалт бас нөлөөлж байна гэж харж байгаа. Нөгөө талаар нөгөө газар зүүн байршил тийм нөгөө нэг дид бүтцийн асуудал Монгол улс чинь нөгөө 330 сумын нөгөө 80% нь л ер нь бол аймгийн төвөөс нэг 100-аас илүү одоо километр байдаг тийм. Тэгэхээр одоо ингээд наслагдсан энэ байдлууд бол бас нөгөө сургууль завсралтанд бас нөлөөлнө. Нөгөө талаар нөгөө эцэг эхчүүдийн нөгөө юм одоо хараа хяналттай эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага гэдэг нь өнөөдөр бас айгүй суларсан. Ер нь бол манай эцэг эхчүүд бол ихэнх нь л одоо хүүхдээ хүмүүжүүлэх те энэ асуудлыг бол ер нь бол боловсролын байгууллагт нэг даатгаад орхичдаг тийм бас статистик тоо байна л да. Би энд нэг юу харуулхад те хүүхэд хариуцлагатай байх одоо чадварыг сургууль багш нар олгох ёстой гэд эцэг эхчүүдийн 70.8% нь бол хариулсан юм байх жишээ те. Ийм одоо судалгаа бол хүний эрхийн үндэсний комиссийн бас авсан судалгаан дээр бол гардаг байгаа. Тэгэхээр энэ бол айгүй бас хүүхдүүдэд үл хайхрах явдал бол одоо тий 57% байна ч гэдэм үү тий ингээ үл хайхрах асуудлууд байна. Тэгэхээр сүүлийн үед бол энэ хүүхдүүд ялангуяа хөвгүүд маань энэ интернет орчинд тий тоглох тий компьютер нөгөө янз бүрийн нөгөө онлайн тоглоомуудыг тоглох донтох ийм асуудлууд бол бас нөлөөлж байна гэж бол харж байгаа. Ааха. Түрүүнд ээж аавын анхаарал одоо юу гэдэг тий маш чухал байна гэж одоо эцгийн оролцоо багассан гэж бас нэг талдаа харж болохоор нөгөө талдаа одоо хөвгүүд яг ингээд мэрэгжлийн чиг баримжааг ээж аав нар бас хэр зөв өгдөг юм бол тий хөвгүүдтэй бас яг тэр онцгой мэрэгжлийн чиг баримжааг нь гаргаж өгч гинүү гэдэг тэр зүйлүүд надад бас бодогдоод байдаг. Тэгэд нөгөө талдаа яалтчгүй сэтгэл зүйн боловсрал дутуу байгаа учраас тий тэгэл сургуулиас эрт гаргацдаг. За чи яах вэ гэдэг ч юм уу тий. За тэгээд энэ дээр бол ингээд боловсролын орчинд бол хүүхдийн эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа гэж хийгдсэн. Та саяас дурдчихсан тий. Энэ дээр бас л нөгөө хөвгүүд маань дахиад илүү өртөөд байгаа юм байна. Илүү одоо юу гэдгийг гэмтэх, бэртэх асуудлуудад өртдөг юм байна. За тэгээд илүү бас нөгөө донтолтын зан үйлийн сахилга батын одоо асуудлуудад өртдөг юм байна гэл ингээл харахаар хөвгүүд маань одоо яалтчгүй нөө эрэгтэй гэдэг тэр хүүсийнхээ онцлогоос шалтгаалаад бас ийм зүйлүүд гардаг бах. Нөгөө талаасаа тэгвэл яг сэтгэл зүй дэмжлэг одоо хөгжил боловсрал гэдэг талаас нь номер 1-т ээж аав анхаарах хэрэгтэй байх нь хөвгүүдийнхэн боловсрал эрүүл мэндэд за хоёрт бол мэдээж одоо нийгэм те дэмжээд ингээд явах нь маш чухал байгаад байна. Тэгээд цаашаага тэгвэл сая бас хэллээ хөдөөд бол ирчүүд үлдээд байна. Залуучууд үлдээд байна. Тийм учраас нөгөө залуучуудын боловсрал гэдэг зүйл дахиад энэ дээр ингэж боловсралт нь нөлөөлөд байна гэж. Тэгвэл тэр зорилтод бүлэгт байгаа малчин залуучууд тий. За өөр одоо яг ингээд гудамжинд гарсан тий архинд орлоо гэж түрүүнд хоёлаа ярьжсэн хүмүүсийг харахаар дээлийнх нь бас ирчүүд байгаа даа. Ингээд алхаад явж хахад манай энэ сансрын нүгээр бол маш их байдаг. Манай энэ гудамжаар бол бүр их байдаг. Тэгээ ингээд алхаад явж хахад ирчүүд голд байхад ингээд зүгээр миний дотор бодогдож байгаа зүйл нэг одоо ээж аавын хүү те эсвэл нэг айлын одоо нөхөр хідэн хүүхдээ аав ингээ явж байгаа л доо гэдэг ингээд нэг юм үр ингээд имтрээд идэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас судалгаан дээр ямар мэдээлүүд байна. Тэгэхээр ер нь эрэгтэйчүүдийн энэ зорилтод бүлэг гээд хаваад үзээд авсан л дээ бид нар энэ орон гэргүй тий энэ тэнэмэл эрэгтэйчүүдийн асуудал нөгөөтгөр нь одоо энэ сүүлийн жилүүдэд бол бас анхаарал татж байгаа юм нь бол энэ малчин ганц бие эрэгтэйчүүдийн асуудал гэх тий. За тэгээ малчин эрэгтэйчүүдийн асуудлаа хэдүүлээ яриа. Тэгэхээр энэ дээр нийт нэг 313,195 одоо юу малчин байгаагийн 58.1% нь бол эрэгтэй малчин байна. За тэгээ 18-аас 34 насны одоо малчин эрэгтэйчүүдийн 66.5 нь одоо эрэгтэй залуу малчин байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээ авахад бол нөгөө нэг 66.5 гээд бас хүүсийн одоо тийм харьцаа бас алдагдаж эхэлж байна. За тэгээд яг энэ 20 оны байдлаар огт гэрлээгүй малчдын дунд тийм эрэгтэй малчдын эзлэх хөв нь 79.6%. Тэгээ 25 оны ингээ харахаар 81.6% нь бол болж ингээ өссөн ийм үзүүлэлттэй байгаа байхгүй да. Тэгэхээр ер нь бол энэ огт гэрлээгүй энэ эрэгтэй малчдын ингээ насаар нь аваад үзэхэд бол тий 35-аас 54 насны гэрлээгүй ингээ малчд хувь нь бол 20-25 оны байдлаар бол 19.4-өөс 24% ингээд өссөн байх жишээтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо маш олон одоо бас нийгмийн эдийн засгийн тий
ийм одоо хүчин зүйлүүд бол нөлөөлж байна гэж бол харсан. За нэгдүгээр тийм энэ дээр жишээлбэл хамгийн олс нөлөөлж байгаа хүчин зүйлүүд энэ нэг боловсролын одоо эрэлхийсэн нөгөө шилжилт хөдөлгөөн бол 1990 оноос хойш бол манай Монгол улсад бол бас эрчимтэйгээр явагдсан шүү дээ. Одоо нэг хотод бол их аюу болон тий ихтэй сургуулиудад одоо ингээд нээгдсэн тий. Тэгэхээр тэн дээр бол аюу их нөгөө нэг малчтын хүүхдүүд бол одоо тий хөдөө орон нутгаас бол одоо ихтэй сургуулиуд руу ингээд шилжээд нөгөө хотод ингээд суршаад ингээд ялангуяа эмэгтэйчүүд нь бол ингээд үлдсэн байх жишээтэй. Тэгээ энэ дээр бол нөгөө нэг гендерийн асуудал тий нөгөө хөвгүүдээ сурахаас илүү охтуудыгаа нөгөө нэг сурахсан яг энэ үзэгдэл чинь одоо ингээд охтуудыг ингээд ийшээ тий боловсролын юм асуудал. За нөгөө талаар бол энэ нөгөө боловсролын бас зөрөөдний асуудал тий ялангуяа одоо ингээд малчтын манд дунд бас ингээд судалгаа яхаа 4.3 нь бол боловсралгүй 21.5 нь бол бага боловсралтай байх жишээтэй тий. Тэгээд нөгөө малчтын дунд маань нөгөө сургуулийн ярьсан сургууль завсарлалт маань одоо их байна тэргээ тий. Энтэй ингээ холбоотойгоо бас нөгөө боловсралын одоо зөрөөний асуудал бол яригдж байгаа. Асар их гараад ирж байна. Тэгээд нөгөө талаар бас нөгөө нэг аслагдсан одоо энэ байдлын байршлаас онцлоо тий. Энэзэнээс болоод нөгөө нэг ер нь бол нөгөө танилцах боломж бас ингээд хязгаарлагдаад ирж ш гэр бүл болох бас нэг хамгийн чухал юм бол ер нь бол нийгэм Монгол улсын нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа хот хөдөөгийн одоо ялгаатай асуудал тий энэ бол бас аюул чухал нөх хүүхдээ одоо тий өсгөж юу яах боловсрол эзэмшүүлэх тий тэр нөрөө нэг нөхцөл бололцоо тий тэгээд дид бүтц тий гэд эрүүл мэндийн нөгөө тусламж үйлчилгээ бусад нөгөө төрийн тусламж үйлчилгээ энэ одоо хязгаарлагдмал байдал гэдэг ийм асуудлууд бол одоо бас болоод бол одоо ингээд эмэгтэйчүүд маань ингээд хотод үлдэж जैन тэ эрэгтэйч залуу малчт маань ингээд ганц бий болж байгаа ийм сөрөг үр дагаврууд бол одоо гарч байна. Гэхдээ энэ бол зөвхөн одоо хувь хүний асуудал биш юм аа. Энэ бол хүн амзын одоо тий анхаарал татсан бол бас асуудал болж байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол бас онцгой анхаарал хандуулж одоо гендерийн эрхтгч байдлыг хангах тухай салбар дунд стратеги гэж засгийн газраас бол гарсан байдаг. За энэ стратегитай одоо энэ асуудлыг бол бас тусгаж өнөөдөр бид өнгөрсөн сая бас энэ хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмжийн бас үр дүн гараад энэ засгийн газар дээр бол бас ажлын хэсэг юу байгуулагдсан. Энэ нэг нөө гендерийн үндэсний хорооны хурал дээр манай улсын их хурлын дарга бас энэ дээр илтгэл тавьж танилцуулаад тэгээд энэ дээр бас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэгээд бодлого тодорхойлохоор За бодлого бол маш зөв зүйтэй гараад тий бодтой тэр ажил хэрэгжээсэ гэж одоо хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд бол үргэлжил бодож байдаг. Энэ болгоныг л одоо сурвалжилж хүргэх мэдээллийг түгэх ажлыг хийчихэд араас нь энэ маань яаж байгаа болоо гэдэг нэг юм бодлоод үргэлж тесттэй байдаг. За тэгээд Даваасран баяр сонсогч маань сайн байна уу, өдрийн мэнд хүргье гэсэн байна. Баярлалаа. Тэгээд өнөөдөр бид одоо яг эрчүүдэд тулгамдсан асуудал гэдэг энэ сэдвээр тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, амиа хорлолтын талаар ярьж байгаа. Тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэх юм бол Монгол улс дахь хүний эрх хэрэгжлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл маань гарсан байгаа. Тэгээд энэ дээр яг эрчүүдэд тулгарч байгаа асуудлуудыг багцлаад 6 дугаар бүлэг дээр гаргасан байгаа. Тэгээд нэлээд зузаант одоо судалгааны материал байгаа шүү. Тэгэхээр сонирхож байгаа тэгээ эрчүүдэд маань ямар асуудал тулгарч байгаа. Яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс ч гэсэн тэгээ энэ зузаан материалыг төвөгшүүлэхгүйгээр уншаасаа судалгаа 71 нэвтрүүлэг маань 7 хэмжиж нэг огтлох буюу судалгаатай нотлогоотой баримттай мэдээллийг түгээн мэдээж энэ бол гэр бүл нийгэмд хамгийн чухал мэдээллүүдийг түгээн араас нь бас гарц гаргалгаа юу байна вэ гэдгийг бас мэрэгжлийнхний үгтэйгээр мэрэгжлийнхний зөвлөмжтэйгээр хүрхийг хичээдэг байгаа. Тэгээ өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн мөнхцөл яг энэ одоо боловсролын талаар, эрүүл мэндийн талаар, эрчүүдийн амиа хорлолтын талаар, нийгмийн асуудлын талаар нэгтгсэн илтгэлээс бас хүргэлээ. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд ямар тач тэнд бас тийм ээ ажил маань явж байна. Тэгээд үр дүн за магадгүй одоо юу гэдгийг шийдэл гарцууч гэсэн тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энд бол бас зорилтуудыг тавьсан байсан. Эрчүүдийн наслалтын зураг эмэгтэйчүүдээс 7 жилээр бага болгож бууруулнаа гэд тий. За нөгөөх нь болохоор эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан үзлэгт
сэргийлэх үзлэгт хамрагдалтыг 60%-аас дээш гаргана гэсэн байна. За тэгээ гендрийн хөвшмөл ойлголтыг өөрчлөх ажлыг өрнүүлээд залуучуудад ээлтэй орчныг бүрдүүлнэ гэд. Тэгээ зорилтод бүлгийнхандаа ч гэсэн бид бас анхаарах эрчүүдийг гудамж руу гаргачихгүй байх дээр л ерөөсө хамгийн чухал тэр нэг зорилттой ажлуудыг хийвэл ямар сайхан бэ гэдэг үгээр өнөөдөр бас өндөрлөе. Тэгээ өнөөдөр урилгын маань хүлээн аваад эрчүүдэд тулгамж байгаа асуудлуудын талаар мэдээллийг үнэн бодиттой судалгаатай их сурвалжтайгаар хуваалцсан хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Мөнх Цул танд маш их баярлалаа. За баярлалаа. За бүхэн амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За судалгаа 71 нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. 2 дугаар студид сэтгүүлч сэтгэл зүйч Баясаа, найруулагч гэр бүл судлаач Цомо ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ 12:05-аас сэргээд олзъя. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтыг нэг алхам ойртоо гэдэг. Өнөөдрийн бидний ярилцсан сэдэв зөвхөн мэдээлэл биш. Таны амьдралд өөрчлөлт авчрах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Судалгаа 71 нэвтрүүлэг үнэн мэдээлэл, зөв ойлголт, бодит шийдлийг санал болгоно. Дараагийн дугаараар өөр нэг асуудлыг хамтдаа задлая. Гэр бүлийн радио 104.5, 84.5